Понжипанан яаж энэ хичээн транслейшнийг өнгөө линкийг тавьсан байгаа. Та хүн маш их ашиглаж болно шүү. Яширмник за өнөөдрийн Premiere Pro-гийн хичээлээрээ эффект хэсэгт байрлаж байгаа видео транслейшнийг хэрхэн ашиглах вэ? Дотор нь яг юу байгаа вэ? Бас нөө хавуудыг та бүхэнд зааж өгөх болно. Өмнө хийсэн жилийн Photoshop бай Premiere Pro дээр та бүхэнд би деталь болгоноор нь нэг зис олгоноор нь баг угаар тайлбарлаад явах болно. За та бүхэн эдгээр зүйлсүүдийг мэдэж аваад сурчих юм бол таны видео контент бас дизайны хувьд скил нь маш их нэмэгдээд чанартай контент хийх бүрэн боломжтой байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ хамтдаа шууд орцгоё. Кажа. Тэгвэл хамтдаа хичээлд орцгоё. За description хэсэг дээр болохоор за Понжипанан яжа гэдэг хичээн 25 preset translation байгаа. За бүгдээрээ татаж аваад хэрэглээрэй. За эхний ээлжинд болохоор effect хэсгийн видео translation хэсэг дотор одоо ямар translation байгаа ихэвчлэн алийг нь ашигладаг бэ? За shortcut бас та бүхэн нөө хавыг зааж өгсөний дараа за хэрхэн preset дээр татсан preset-ийг хэрхэн дуудаж оруулах вэ? Бас хэрхэн ашиглах вэ? Юу байгаа вэ гэдгийг та бүхэн тайлбарлаад явах болно. За тэгвэл хамтдаа компьютер руу очоод за тэгээ хичээлээ эхэлье. Premiere Pro-го нээгээд за бичлэгүүдээ оруулж ирсний дараа cut хийсэн байна. За энэ бичлэг маань болохоор за энэ блог байгаа шүү дээ. Блогийн intro хийсэн байгаа. За энэ intro бичлэг болохоор миний хувьд бичлэгээ оруулж ирээд cut хийсний дараа текст бичээд за одоо энэ текст дээр болохоор энэ энийг болохоор за нэг Понжипанан яаж хичээн эффектийг оруулж ирсэн байгаа. За ямар бичлэг вэ бүгд хамтдаа нэг үзье. Энэ ийм бичлэг байна. За өнөөдрийн хичээлээ бүгдээрээ юу үзэх вэ гэхээр за энэ Premiere Pro-гийн бүгдээрээ workspace-ийг өөрсдөө ингээд workspace-ээ хадгалж авсан байх гэж бодож байна. За ингээд одоо энэ editing хэсэг рүү ингээд орох юм болно шүү дээ. Ингээд янз бүрийн юмсууд байгаа шүү дээ. Тэгээд зарим хэрэглэхгүй ингээд зүйлсүүд маш их байдаг байхгүй юу? За миний хувьд маш олон жил ашигласан хүний хувьд за хэрэгтэй энэ хэрэггүй энэ за аль нь хаана байрлуул зүгээр юм бэ гэдгийг та бүхэн санал болгосон хичээл байгаа. Workspace гэсэн хичээл. За олгоороо за тэгээ би workspace-ийн хичээлээ өөрийнхөө workspace-ийг ингээд хадгалсан байгаа. Яг хэрэгтэй зүйлсүүдээ ингээд байршуулсан байгаа. Та бүхэн аль болохоор одоо миний хичээлийг үзэж байхдаа өөрийнхөө минийхтэй ижилхнэр workspace-ийг байрлуулчих юм бол дагаад ингээд өөрөөгөө тэгэхэд амархан байх гэж бодож байна. За энэ project хэсэг дээр чи угаасаа энэ нөгөө sequence-аа нэгээд за видео, аудио за тэгээд бүх хил зүйлсээ ингэж оруулж ирдэг дээ. За түүний дараа болохоор хажууд нь эффект хэсэг байгаа. За энэ эффект хэсэг дотор ихэвчлэн юу байрладаг бэ гэх юм бол харах юм бол нэг 6 төрөл нэг ийм 6 төрлийн эффектүүд энэ ингээ байгаа байхгүй юу. За эндээс болохоор өнөөдөр бүүнөр нэг нэгээр нь сурах гэсэн зорилготой байгаа шүү дээ. За видео translation байгаа. За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр за бүгдийг баг мэдж байгаа хаа. За энэ нь болоод нөгөө зураг, текст хоёр бичлэгийн хоорондохыг хооронд нь ингээ нөгөө page хооронд нь ингээ солихдоо шууд солигдох юм уу эсвэл харлаа солигдох юм уу цаанаар солигдох юм уу эсвэл нөгөө PPT-н дээр болохоор дараагийн утас руугаа очиход нөгөө нэг translation effect өгдөн шүү дээ. Ер нь тэр ихгүй видео translation бөөнөр ингээ цугларсан байгаа. За бүгдээрээ ингээ нэрийг нууших юм бол угсаа ойлгомжтой байгаа. Zoom гэх юм бол ингийн zoom cross zoom гэх байгаас за бүгдээрээ өгж үзье л да. За жишээ нь болохоор энэ хоёр видеоны гол нь болохоор шууд ингээд дараагийн шууд шилжиж байгаас за энэ голд нь болохоор видеоныхоо энэ голд нь болохоор энэ эффектийг өгдөг байгаа. За татаад за дээр нь аваачаад тавьчихна. За тэгэхээр зум хийгээд дараагийнхаа төвс рүү орж байна. За бүгдээрээ бүгдийг ингээд та өгөөд үзээрэй. Яг үндсэндээ шүү дээ ингээд хаана нь ямар зүйл байгааг мэдэхгүй бол угаасаа ашиглахгүй заяа. Тийм учраас та бүхэн ингээд бүгдийг нэг удаадаа ингээд ашиглаад за тэгэх юм бол маш олон зүйл дээр хэрэглэж дараа нь ийм нэг юм транслейшн байдаг ш. Тэрийг энд ашиглаж ийл та гэдэг ч юм уу. Одоо энэ слайд биш үү? Слайдыг за энд өгчээ. За өгөх юм бол энэ бол энэ зүгээр энэ л гэсэн үг. За текст байгаа шүү.
За одоо энэ миний энэ текстний хувьд болохоор эффект өгсөн байгаа л да. За энэ эффектийг энэ бүгд нөрөө одоохондоо унтраач. За тэгэх юм бол зүгээр юм текст байгаа. За энийг яаж хийсэн бэ гэхээр зүгээр Ctrl T дарахаар эффект текст өгдөг байхгүй. Зүгээр хоосон юу ч дараагүй байхад Ctrl T дарах юм shortcut нь байгаа. За тэгээд энэ текстийг голлуулаад одоо миний энэ болохоор өмнө энэ текстийг дарсан байж байгаад Ctrl D дарж байгаа болохоор яг энэ одоо фонтны өнгөтэй, фонттой, сайзтай ижлэхнээр шууд шинэ юм текст нэгдчихэж байна. За та нарын болохоор ингээд ийм гоё дизайнлаг юм текст гарчихгүй байх л да. За бүгдээрээ юу ч үдээ. За Monday гэдэг ч юм уу. Ингээ биччихье. За тэгээ энийгээ болохоор хэлэнчлэн бүгд текстийг контрол дарж байгаа тэгээ хөдлөх юм бол ингээд guideline гэдэг ийм их зураас гарч ирээ. Тэгээ голж болдог байгаа. За ингээ голлуулгад хэцүү байгаа бол бүгдээрээ энэ workspace байгаа шүү дээ. Энэ icon дээрээ дарж энэ icon дээрээ дарж байгаад за эндээс болохоор ихэвчлэн нөгөө нэг чамаагүй title шүү дээ. Одоо subtitle хийхэд энийг сонгодог байхгүй юу? За тэгсний дараа болохоор хажуу талд нь ингээд төлөвлөд гарч иж байгаа. Тэгэх юм бол энэ текстийг сонгосны дараа за одоо энэ доор байлаа шүү дээ. Тэгвэл яг голлуулмаар байгаа болоод энэ хэсэг дээр очиод голлуулахад болно. За ингэж амархан голлуулж чадна. За ингээл ирнэ болоо. За энэ гол зүйл нь болохоор бүүнээрээ нөгөө нэг текст дээр ч гэсэн транслейшн өгч болдог гэдгийг харуулах гэдэг байгаа шүү дээ. За энэ текст маань болохоор харах юм бол шууд ингээд гарч. Энэ дээр болохоор бүгд эффект рүү очиод за яг дуртайгаа өгж болно. За бүүнөр болохоор энэ удаа page reel-ийн page энийг өгчий. За ингээд өгөх юм бол болж юм те. Яг энэ жоохон тохирохгүй байна. За яг paid энийг хөвчлэн өгдөг байхгүй хамгийн их ашигладаг нь болохоор энэ байна. Cross ашигладаг. Яг нөгөө нэг бүдгнээс жоохон paid сте ингээ орж ирдэг. Маш их ашигладаг байгаа. За гэхдээ энийг төгсгөлд нь ч гэсэн өгж болно шүү дээ. Одоо жишээ нь push байгаа шүү дээ. Энийг хамгийн төгсгөлд нь өгөх юм бол ингэж дуусах л та. Энэ ч одоо split гэдэг хоёр хуваах гэж байгаа шүү дээ. За энийг нөгөөд үзье. За энэ видео транслейшн энэ хэсэг дотор болохоор энэ тайтл хэсэгч бай, зурагч бай. За тэгээд хоёр видеог хооронд нь холгоод маш их ашиглагддаг эффект энэ хэсэгт байдаг байгаа шүү. За ийм лого байгаа шүү дээ. За манай лого байна BAE гэдэг. За энэ логогоо ч гэсэн оруулж ирсний дараа видеогийн хэсгээс болохоор ингээд болчихно. Ингээд болно амархан гэсэн үг байгаа. Тийм учраас бүгдээрээ энэ видео транслейтыг маш их ашиглаарай. За дээр нэмээд болохоор та хүний гүйл тип зааж өгье. За тэр нь юу гэхээр за ингээд бүгдийн сонгож байгаа бас өмөр байгаа шүү дээ. Ингээд нэг үрчлэн ингээд жирэл оруулаад ер нь бол ингэж өгдөггүй байгаа. За жишээ нь болохоор энэчнээ зөөж байгаа. Жишээ нь болохоор бүгдээр энэ доор байгаа дүрснүүдийг бүгдийг сонгож байгаад энэ нэг эффектийг ингээ өгөх юм бол нэгэнд нь ингээл орон заяа. Харах юм. За тэгэхэд яадаг вэ гэхээр shortcut гэдэг байхгүй юу? Энэ видео транслейтыг шууд ингээ оруулахын тулд за тэр нь яадаг вэ гэхээр за энэ хоёр дүрсний голд нь болохоор өнөр өгмөр байгаа шүү дээ. За тэгэхэд болохоор энэ хоёрыг энэ хэсэг дээрээ одоо байрлуулж байгаад за энэ индикаторыг байрлуулж байгаа Ctrl D дарах юм бол орчдөг баа. За гэхдээ энэ транслейт нь ямар транслейшн ороод байгаа юм бэ? Энийг сонгож болох уу гэж асууж болно шүү дээ. Тэр нь амархан. За бүгдээрээ энэ видео транслейшн хэсэг дээр очиж байгаад за одоо энэ цэнхэр icon цэнхэр болсон байгаа. За энэ одоо ороод байгаа байхгүй юу? Энэ. За бүгдээрээ дуртайгаа сонгоётой push гэдгийг сонгож байгаад маус хоёроо дээр нь дараад за бүгдээрээ энэ чек хэлчихнэ. За тэгэх юм болоод энэ хэсэг энэ хоёр дээрээ Ctrl D-г дарах юм бол бидний push маань орохгүй. За дараа. За тийм учраас олон дүрсэн дээр бүгдэндэн дээр нөгмөр олоод бүх дүрсээ сонгож байгаад Ctrl D гэх юм бол ингээл болоо.
Окей, өнөөдрийн хичээлээр болохоор видео транслейтийг дотор нь ямар хуу транслейшнууд байгаа юм бэ? Тэгээд шорткатыг бас хүн зааж өгсөн байгаа. За нэмэлтээр болохоор нөгөө Penjapan Ninja гэдэг ихчийн ийм транслейшнууд байгаа байхгүй. Энэ эдгээр болохоор Premiere Pro-гийн өөрийнх нь одоо preset-үүд байгаа. Энэ нь бол суулгах юм бол бүхэл хүнд байдаг транслейшн гэсэн үг байгаа. За гэхдээ болохоор маш олон ингээ edit хийдэг хүмүүс болохоор өөрсдийнхөө юм транслейтыг бэлтгээд юм групп үүсгээд за тэднийг дуудаж оруулж ирээд ашигладаг байхгүй юу. За гэхдээ Солонгосын тэр ихчийн 25 preset-ийг 5 хүнд өгье. Маш гоё транслейшнүүд байгаа. За энэ YouTube хуудсан байна л да. Penjapan Ninja гэдэг нь болохоор нөгөө edit хийдэг одоо эмэгтэй хүн л гэсэн орчуулагдах байгаа. За энэ нь бол Солонгосдоо харах юм бол 407 видео оруулсан 437 савтай 1000 савтай байгаас. Тэгээд энэ нь бол Premiere Pro After Effects-ийн хичээлүүдийг ингээд деталь болгоноор заадаг. 407 видео оруулсан биш үү? Premiere Pro After Effects-ийг заахад. Юу гэсэн үг хэрэг? Тэр хэмжээгээр сурах хичээл сурах зүйл маш их байгаа гэсэн үг байна. Тийм учраас миний хувьд ч гэсэн эдгээрээс ч юм уу ингээд харж агаад санаа авах зүйлсүүдээ аваад та хүнд бас ингээд зааж өгдөг. За ер нь бол Солонгос төр байгаа маш олон хүмүүсийн хичээлүүдийг сурсан зүйлээ би та хүнд ингээд баг багаар ингээд зааж өгөх болно. За тэгээ шинээр нэг юм сэтгэхээ шинээр юм хийгээсээ илүү эдгээр хүмүүсийн зааж өгсөн аргаар нь л та хүнд зааж өгөхөд л болно шүү дээ. За энэ нэгцийн болохоор translation байгаа байхгүй. За би болохоор за бүгдээрээ description хэсгээс болохоор энэ хэсгийг татаж аваараа. Татах юм бол Penjapan Ninja гэдэг нэг юм 3 зүйл байгаа. За тэгээд татаад ямар ч татчих авчаараа. Энийг яаж оруулж ирдэг вэ гэхээр за бүгдээрээ Premiere Pro-логоо оцсны дараа энэ хамгийн ихнийх хэсэг дээр preset гэдэг хэсэг байгаас. За энэ дээр ирэн дуудаж оруулж ирдэг байхгүй юу? За гэхдээ бүх ингээ хаалттай байх үед болохоор mouse хоёроо дээр нь ингээ дарах юм бол Nav Custom Pin Nav preset гэж одоо шинээр одоо ингээ хуудас нээж болдог. За тэгхгүйгээр бүгдээрээ энэ preset гэдэг рүү хэсэг рүү очиж байгаа дээр нь дарж агаад mouse хоёроо дээр нь дараараа. Тэгэх юм бол энэ чинь import preset export гэж уус. За бүгдээрээ import нь оруулж ирэх export нь энэ чинь байгаа одоо preset-үүдтэйгээ өөр хүндээс хөгөхөд ашигладаг байгаа. За бүгдээрээ оруулж ирэх гэж байгаа учраас import гэдгийг нь дараад за дүүний дараа болохоор folder хэсгээс одоо нөгөө татсан файлыгаа сонгож өгнө. За тэгэх юм бол Penjapan Ninja Motion P гэсэн хэсэг байгуус. За энэ бүгдээрээ энэ хэсгийг болохоор open гэж дуудаж оруулж ирнэ. За түүний дараа яах вэ гэхээр энэ preset хэсэг байгаа шүү дээ. Энэ хэсгийг бүгдээрээ нээсний дараа доошлуулах юм бол энэ байгаа. Penjapan Ninja гэж байгуус. За тэгээд нэгээд за яг мөн ялгаагүй саяны preset translation-тэй яг ижилдэх нь яг ийм translation-ууд байгаа. Гэтэ бүгдээрээ энэ солонгосоор байгаа л да гэмн. За гэтээ бүгдээрээ ямар ч тач одоо ингээд чэйжлээд авчихгүй аль нь одоо доороос гарч ирдэг, дээрээс гарч ирдэг гэдэг ч юм уу. За миний хувьд болохоор одоо энэ blog гэдэг текст нь одоо доошлуулад за эднэрээс болохоор аль нэг нь өгчээ л та. За энэ таг гэдэг ч юм уу. За энийг дуудаж оруулж ирээд дээр нь өгчээ. За тэгэх юм бол яах вэ? Одоо яг за энэ ингэж гэсэн үг байгаа. За энэ видео дээр ч гэсэн өгсөж болно. За нэрээ нэмэлтээр хэлээгүй юм байна. Энэ нөгөө translation хэсгийг би одоо секундыг нь багасгахмаар байгаа. Эсвэл бүр удаан оруулмаар байгаа бол бүгдээрээ ингэ татж агаад за маус аваачих юм бол ингэ сунгаж болдог байгаа. Тэгэх юм бол ингэ мангар удаан болж байгаа. За энийг болохоор хаана бас засварлах боломжтой вэ гэх юм бол энэ дээрээ дараад энэ edit хэсгийн энэ эффект хэсэг байгаа шүү дээ. Эффект хэсэг рүү очих юм бол угс энэ хэсгийг сонгох юм бол энэ чинь гараад ирнэ. Тэгээ энэ чинь нөгөө таймыг тааруулж болно. Бас ингээд settings-ийг нь бас тохирохыг оролдож болох байгаа. За хэрвээ устгамаар байгаа бол дээр нь mouse хоёроо дарж агаад clear гээ дараад за Penjapan Ninja энэ хэсгийг болохоор аль нэг нь оруулаад ирээ л да. Энэ дүрс рүү оруулаад ирээ. Тэгэхээр ингэж оруулж идэг ч юм уу. За та хүн энэ бүгдийн нэг хэрэглээд үзээр энэ маш гоё одоо эффектүүд байгаа. За одоо харъя л да энэ текст байгаа шүү дээ. Энэ текст хэлж байгаа шүү дээ. Гэтэ 2 3 зөндөө өгж болдог байхгүй юу? За бүгдээрээ энэ хамгийн ихнийх нь энэ RA гэдэг нь болохоор ингээд доороос дээшээ гарч ирэх ч юм уу. Одоо энэ нь E нэгдсэн байгаа нь болохоор ингэж одоо гарч ирж байгаа доороос ч юм хажуунаас ч юм тийм эффектүүд байхгүй юу? За бүгдээрээ хамгийн ихнийхийг нөхчээ. За тэгэх юм бол background
хажуунаас гарч ираад тэг нөгөө нэг хөдөлж байгаас. За тэгээ бүгдийн текстэн дээр очиод харах юм бол энэ байна. За харах юм бол энэ өгснүүд маань ингээд нэрээрээ дараалалаараа ингээд орцсон байгааг та хүн харж байна. Тэгээ энэ дээрээс болохоор засах зүйлийг бас ингээд засаж болдог байна. Олныг ч өгсөнд болно. За энэ бүгд зүгээр бүр ингээд окей. За бүгдээрээ тэгээ энэ пресетүүдийг бүгднгийн одоо текстэн дээрч бай, логон дээрч бай, хоёр видео хоорондч бай, зурнуудч бай ашиглаж болно. Тийм учраас маш олон нэг ингээ амар ингээ ихийг бол ашиглавал бас онцгүй шээ. Тийм учраас яг хэрэгтэй зүйлдээ ашиглаарай. За энэ жишээлбэл энэ блог энэ интроны хэсгийн энэ текстийг энэ л та бичих юм болвол шууд ингээд интро маягаар гоё хийж болж аваас. За тэр иймэрхүү маягаар ашиглах боломжтой байгаа. За бичлэгийг дуустал нь үзсэнд маш их баярлалаа. За өмнө хийсэнчлэн description хэсэг бас коммент хэсэг дээр болохоро Panjipana Nyoja энэ хичээн транслейшнийг өнгөө линкийг тавьсан байгаа. Тата тав хүн маш их ашиглаж бас болно шүү. За шинэ он гараад бүгдээрээ шинэ шийдвэр гаргаад эхэлж байгаа гэж бодож байна. За энэ нэрч үдчтэй байгаа үе дээрээ видео контент бас дизайны тал дээр тав хүн шийдвэр гаргаад жоо академик бөксөөрөө суугаад аяа хичээл хийдэг шиг бүгдээрээ бас яг одоо өөртөө цагийг гаргаад одоо 7 хоногийн тэр өдрийн тэдэс тэдэн цагийн хооронд би видео контент дээр хичээл сурах болно, дизайн дээр сурах болно гэдэг ч юм уу. Өөрөө хичээлийн хуваар гаргаад тэгээ заавал зүгээр нэг YouTube энгийн Facebook ухаж байгаа шиг биш, яг хичээл одоо лекцийн тангим руу очоод ширээ сандлаар суугаад багшийнхаа лекцийг сонсдог яг тийм академик тийм зарчимтай бүгдээрээ заавал хичээлээ сураад үзээрэй. Тэгэх юм бол илүү үр дүнтэй байх болно. За миний хувьд удахгүй бас Apple-ийн контентуудыг хийж эхлэх болно. За тэгээ Apple-ийн контентуудээр бас тааганд хэрэгтэй зүйлсүүдийг хүргэх болно. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Аньян.